OpenStreetMap дээр ажиллах зааварчилгааг та бүхэнд хүргэе. За бидний хийх нэгдүгээр алхам бол бүртгэл үүсгэх, нэвтрэх. За үүний тулд бид нар OpenStreetMap.org гэдэг хаягаар бол нэвтэрч орох шаардлагатай. За орсны дараа танд ерөнхийдөө ингэж бол харагдана. За тэгээ баруун дээд буланд нь login sign up гэдэг хоёр сонголт байгаа. Login нь болохоор өмнө бүртгүүлсэн хүмүүс login хийж орно. За хэрвээ та шинээр бүртгэл үүсгэж байгаа бол sign up төвчлөрийг дарна гэсэн үг. За хоёрт sign up төвчлөрийг дарсны дараа бол шинээр бүртгэл үүсгэх цонх бол гарч ирнэ. За энэ цонхны мэдээллүүдийг бөглснөөр бүртгэл үүсгэх боломжтой гэсэн. За нэгдүгээр эхлээд та email хаягаа оруулна. За email хаягаа дахин давтан оруулна. За хэрэглэгчийн нэрээ өгнө. За тэгээд нууц үгээ оруулаад дахиж оруулсан нууц үгээ давтаж оруулаад sign up-ыг дарангуут шинээр бүртгэл бол амжилттай үүсгэлээ гэсэн үг. За хэрвээ бүртгэл амжилттай үүсгэсэн бол таны бүртгүүлсэн email ийм бүртгэл баталгаажуулах email ирэх ёстой. За бүртгэл баталгаажуулах email ирэнгүүт энэ цэнхэр холбоос дээр дараад цаашаа OpenStreetMap руу нэвтрээд таны бүртгэл бол аль биесээр баталгаажж байна гэсэн. За бүртгэлтэй холбоотой хэдэн зөвлөмж байна. За нэгдүгээрт болохоор бүртгэл үүсгэхдээ зөвхөн Gmail-ийг ашиглаарай гэж байна. За ажлын болон бусад Yahoo Mail, Hotmail зэргийг ашиглахаар хөвчлэн заримдаа баталгаажуулах код ирдэггүй. За ийм асуудал гардаг учраас та Gmail хаягийг бол заавал ашиглаарай. За хоёрдугаарт хэрэглэгчийн нэр буюу дисциплин нэмийг өгөхдөө аль болох өөрийн бүтэн нэрээр өгөөрэй. Энэ бол таны OpenStreetMap дээрх таны хийж байгаа ажил, за тэгээд таны ажилласан тааск, таны оруулж байгаа хувь нэмрийг бол ерөнхийдөө харах боломжтой. Тийм учраас өөрийнхөө бүтэн аваг нэрээр өгвөл зүгээр байдаг. За мэдээж пассвортаа бити мартаарай. Хамгийн түгээмэл гардаг асуудал бол пассвортаа мартах асуудал байгаа. За одоо хэдүүлээ бүртгэл үүсгэж үздэгэ. За эхлээд OpenStreetMap.org руу орно. За sign up-д орно. За email-ийг бичнэ. За энэ email-ийг ашиглажээ. За email-ээ дахин орууллаа. Дэлгэцнийхаа нэрийг би давтаж магадгүй учраас Gmail-ийнхаа use гэдэгтэй адилхан өгчээ. За пассворд оруулна. За тэгээд sign up. За тэгэхээр энэ нөгөө нөхцлүүдийг хүлээмжшүүлэх хэрэгтэй болно гэсэн үг. За ингээд дарчээ. За тэгээд энэ дээрх мэдээлэлтэй уншиж танилцсан. Ажиллах зарчмуудыг хүлээмжшүүлж гинэ гэдэг эдрийг дарна. За тэгээд үргэлжлэх. За одоо таны email ирсэн байх шаардлагатай гэсэн. За хэдүүл email руу ороод email-ийг шалгая. За энэ update дотор нь ирсэн байна. За ерөнхийдөө таны яг inbox дотор ч ирэхгүй ч гэсэн өөр газруудад ирсэн байх магадaltaй. Тэгэхээр тэрийг бас сайн шалгаарай. Заримдаа spam-д ирсэн байдаг. За одоо энэ цэнхэр холбоос дээрээ дараад хэдүүлээ бүртгэлээ баталгаажуулъя. За энэ цонхыг хэдүүлээ хаачаа. За ингээд хэдүүлээ OpenStreetMap дээр аль биесны бүртгэлтэй боллоо гэсэн үг.